Ер нь анх эхлээд нөгөө зээлийн материалыг чинь өгтөөл ийм барьцаатай ийм үйл ажиллагаа явуулнаа би гэж хэлээл ингээл материал дотор нь бүрдэгдээд орох ёстой шүү дээ. Энд чинь бол тэгээ сүүлд нь одоо ямар ч материал байхгүй ингээл явж байгаа албан тушаалаа бас нэг ашиглаад ингээл ийм шийдвэр гаргуулаад тэгээ сүүлд нь аргаа ороод нөгөө хэд нь одоо ингээд бас зээл өгөх гээд байгаа барьцаа зайлшгүй. Энэ чинь бүх хэрэгүүдээ энэ юун дээр хэрэгүүд шүү энэ зээлүүд дээр чи барьцааны асуудал бүгдээрээ тавигдсан байгаа шүү. Тэгээ ганцхан одоо дам бочргоол ингээд нэг ийм барьцаа байхгүйгээр одоо ийм зээл авчиад байгаа. Зээлийн гэрээ хийчихэд. Тий. Тэгээд нөгөө түрүүн оруулж ирэх гээд яагаад оруулж ирээд байгаа юм бэ дам бочргоол гэж тэрэдэн шүү дээ. Тэгвэл зэрэг дам бочргоол ганцаараа ингээд нэг зээлийн гэрээгүй барьцаагүй ингээд юм ингээд авчиад тэгээд энд нь одоо ингээд хамгийн түрүүнд энэ нь харагдаад за энэ хүм болон гэжээ гэж ингээл за яг одоо та аваагүй гэж хэлж болно яг ер нь ийм юм байна. Дам бочргоо ийм та бол яг одоо өөрийн компаниг дүүдээ шилжүүлсэн тийм ээ. За одоо яг одоо шилжүүлсэн тийм ээ. Тэгээд тэр хүн чинь хамтдаа нийлээд эм гихч иргэнтэй хамт уул уурхайн одоо хайгуул хийх гэж ийм л асуудлаар зориултаар авсан юм энийг. Тэгээ бол тэр нь бол нэг гүлтгэний үйлдвэр нэг өнгөц үйлдвэрийн тоног төхөөрөмж авах ийм үйлдвэр барина гэсэн ийм нэрийн дор ингэж аваад тал хэсгийн мөнгийг бол аваачаа тэр уурхаар вэйчихсэн тал хэсгийн мөнгийг янз бүрийн байдлаар одоо тэр нэг авсан хүмүүстэйгээ нийлээд зарцуулчихсан ийм л юм байна. Одоо энэ дээр бол яг одоо тэгээд би тийм би үгүйгээл үгүй чи тэгсэн штэ гэж одоо миний дүгээс бас яриад байхад бас одоо энэ бас онц биш юм аа.